Удирдлага ашиглах заавар. Вүү төхөөрөмжинд энэхүү удирдлага дагалдах бөгөөд зөвхөн вүү төхөөрөмжийг удирдана. Мөн зурагт болон хүлээн авагч төхөөрөмжөө давхар удирдах боломжтой нэмэлт удирдлагыг худалдан авч ашиглаж болно. Удирдлага 1. Энэхүү удирдлага нь төхөөрөмж унтраах, дуу хаах, дуу солих, заагчийн чиглэл өөрчлөх болон сонгох, буцах, нүүр хуудас руу шилжих товчлууруудаас бүрддэг. Товчлуур дарах үед удирдлагын урд байрлах гэрэл асаж байвал удирдлага хэвийн ажиллаж байна гэсэн үг юм. Удирдлага 2. Энэхүү нэмэлт удирдлага нь вүү төхөөрөмжийг удирдахаас гадна зурагтны удирдлагатайгаа холбосноор зурагтаа унтраах, дуу солих, гаралтыг нь солих боломжтой болдог. Нэмэлт удирдлагыг зурагтны удирдлагатайгаа холбохдоо доорх дарааллаар тохируулна. Удирдлагын урд байрлах сет товчлуур дээр 3 секунд тасралтгүй дарснаар удирдлагын гэрэл үргэлжлэн асаж суралцах горимд идэвхжинэ. Удирдлага дахь холбохыг хүссэн товчлуураас сонгож дарснаар удирдлагын гэрэл үргэлжилсэн горимоос анивчсан гэрэл болж суралцаж эхэлнэ. Хоёр удирдлагыг нэг төвшөнд өөдөөс нь харуулan 1-2 см зайтай хөдөлгөөнгүй байрлуулна. Дараа нь зурагтны удирдлагын окей буюу зөвшөөрөх товчлуурыг дарснаар гэрэл 3 удаа анивчиж дараа нь үргэлжлэн асснаар суралцах явц амжилттай дуусна. Та бусад товчлууруудаа холбох бол өмнөх хоёр алхмыг давтан хийнэ. Товчлууруудыг холбож дууссан бол сет товчлуурыг дарж дуусгана. Хоёр удирдлагыг холбож байхдаа удирдлагаа хөдөлгөөнгүй байлгах шаардлагатай гэдгийг анхаараарай. Мөн та өөрийн гар утсаа вүү төхөөрөмжтэйгээ Bluetooth-ээр холбож Android Box Remote Control аппликейшнийг Play Store-оос татан суулгаж утаснаас удирдах боломжтой.